Эрхэм үндэт ноён ерөнхийлөгч, эрхэм улсын хурлын дарга, эрхэм ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид, иргэний болон шашны байгууллагын хүндэт төлөөллүүд, соёлын ертөнцийн нэр төлөөлөгчид, хатагтай ноёдоо, халуун дотноор хүлээн авч сайхан үхэлсэн эрхэмсэг ноён ерөнхийлөгч танд талархал илэрхийлье. Энд хорон цугласан эрхэм үндэт та бүхэнд чин сэтгэлийн мэдрэлгээ төвшүүлье. Танай өргөм удам сайхан нутгийг зорин ирж айлчлал гэдэг үгийн утга учир мөн чанарыг бүрэн дүрэн ойлгож эрхэмлэн дээдлж ирсэн ард түмэнтэй учран залгаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Та бүхэнтэй итгэл үнэлэл дүүрэн учран залгаж Монголын үзэсгэлэн тал нутагт тодрон үзэгдэх нүүдэлтийн үн эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөөгөрт анх удаа саатаж дотносон танилцж байгаагаар төсөөлж байна. Инхийг эрхэмлэн эргэл мөрөглөөр замнан яваа санваартан миний бие та бүхний хүмүүнлэг яс найрсаг зан айлд хөгжиж талархан баясах хүсэл тэмүүлэлтэд хөтлөгдөн зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж амар амгалан гөврлөн өргөө гэрийн таниудэнд ийн хүрэлцэн ирлээ. Би даанд нөхдийнхөө гэрч очихдоо мэндийн бэлгээ солилцож эртний түүхээ иргэн дурсдаг сайхан уламжлалтай. Монгол улс болон гигэн ширээт улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшөлдсөж гарын үсэг зурсны 30 жилийн ой төхөж байна. Эрт цагт 777 жилийн тэртээ 1246 оны 8 дугаар сарын сүүлч 9 дугаар сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпин их Монгол улсын 3 дугаар хаан Гүйгт бараалхаж Пап 4 дугаар Иннокентийн албан бичгийг гартуулж байсан түүхтэй. Удалгүй хааны Монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь өдүүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин дэлж буй эртний найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болох болтугай. Танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад өргөө гэрийнхээ үдээр алслан бэлчих мал зүргээ ажиглан тоолж аав ээжтэй хэлдэг гэж би дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил даян дэлхийн ингээр ойрыг бус холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай. Талын нүдэлчин амьдрал төрж өргөн удам газар нутагт тархан сууж оршин байна гэдэг нь Монгол гэрийн соёлоос суралцах зүйл ариун гэдгийг илтгэнэ. Монголын ингээ удам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл тэгш өндөрлгөөс алтай хангаан их улс ой хөвч хурж гол мөрөнд тохойрон урсаж өндрөөс ажихад эртний тансаг нэхмэл дээр сүлжин урлсан чимэг хээшиг сэтгэл булааж уран дуудах үзэсгэлэн цэцэрлэгт хүрээлэн адил бүхий л дэлхий гоо үзэсгэлэн сүр жавхлан тусган төлдөх мэт санагдав. Малчид тариаланчдын үеэс үед уламжлан хөгжүүлж ирсэн байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх та бүхний төрлөх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж ирээдүй хойч үедээ газар нутаг үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурай болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Тэнгэр бурхны бүтээл түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж хүндэтгэн талархаж хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа энэрэн нэгүүлсэх соёл сурталыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийг эсрэг тэмцэхэд та бүхэн тусалж байгаа хэрэг юм. Монгол гэр нь орчин үеийн байгаль экологид хамгийн ээлтэй эрүүл ахуйн орчинд ямар ч хор нөлөөгүй олон талын ач тустай орон сууц юм. Цаашлбал Монголын уламжлалт бөө мөрөглийн зохиц алсын хараа хамаг амтныг энэрэн нэгүүлсэх буддын гүн ухааны үзэл санаа нь их дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болохгүй чухал үйл хэрэгт онцгой хөв нэмэр оруулж чадах вүлээ. Хот хөдөөгүй тохиох Монгол гэрүүд настан буурлууд хийгээд залуу хойж үеийн ахуй амьдралын хвшлийг холбон уламжлал хийгээд шинжлэлийн үнэт хөтөлцөөг нотлох мэт Монгол үндэстний үе залгамжийн гэрч нотлогоо болж байна. Эртнээс өдүүгээ хүртэл танай ард түмэн үндэс тухсаага хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн 10 жилд дэлхий дахны ардчлал хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ.
Өргөн хүрээний дипломат харилцаатай нэгдсэн үндэстний байгууллагын идэвхтэй гишүүн Монгол улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, инх тайвныг зохицлоохын төлөө хүтэн чармайлтаараа Аз твийн цээжнээ төдийгүй олон улсын давцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй та бүхний шийдвэрийг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол улс бол инхийг эрхэмсэн гадаад бодлоготой ардчлан улс төдийгүй дайны дэлхийн инх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм. Түүнчлэн цаазын ялыг хууль шүүхийн тогтолцооноос хассан нь чухал алхам билээ. Цаг уурын эрс дэрс уур амьсгалын алиндч тохиромжтой Монгол гэр монголчуудад янз бүрийн газар оронд оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх томогт цаг үе нэгэнт нотлогдсон байдаг. Миний бие Чингис хааны мэндэлсний 860 жилээ төхөж буй энэ цаг үед Монгол улсад зочилж байгаадаа баяртай байна. Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч тэр их уудам нутаг дэвсгэр дээр олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлэн улс иргэнийг засан дохинуулах их албанд тохон томилж байсан явдал бол танай үгдээцийн гайхамшиг чадварын гэрч баримт юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнцэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэгч боломжтой. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд буй энэ дэлхийг Тэнгэр ивэн Монголын их амар амгалан зохицолж альва зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үеийн адил олон улсын хууль эрх зүй хэм хэмжээ хүндэтгэн дээдэлж байх болтугай. Монголчуудын үүл нүд тэнгэр цэлмэн гэж хэлдэг шиг дэлхийн хаанч бүгд ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үйл сарнин арилж зөрчил тэмцэл яриа хэлэлцээр шийдэгдэн хүн бүрийн суурь эрх батчин бэхжих болтугай. Ариун баялаг түүхтэй тэнгэрт ивэгцэн энэ улс орноос дээд тэнгэр амар амгалан сойрхон бэлгэлхийг эрен хүсье. Ирээдүйн эхийн төлөө хамтдаа бүгдээр хичээнгүйлэн зүтгэцгээе. Монгол гэрт ормогц гэрийн оройдох гэрэлгийгээ оруулж тэнгэр огторгын гайхам сайхныг толдон харуулдаг тоон харааг минь булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал хараа дээгүүр толгой цэх байх шалтгаан нөхцөл маань болж буйг онцлмоор байна. Харин дээгүүр байж та бүхний үнэт дээдлэн шүтэж ирсэн мөнхөх тэнгэрүүд ширтэж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн уужуу бодлогоор хандна гэсэн үг юм. Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж, танай соёлын мөн чанарын эдэс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол улс шашин шүтлгийн эрх чөлөөний бэлэг тэмдэг байх нь аргагүй ажээ. Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг толдон харж анир чимээгүй дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсэн танай ард түмний оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдржүүлэн хөгжүүлсээр иржээ. Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны тоо томшгүй олон юмс үзэгдлийн юр бусын жавхлан та бүхний эгэл даруй зан чанарыг дөрүүлж буй гайхамшигт мэдрэмж буруугаас ангид байх чадварыг тэтгэн хөгжүүлж байгаа юм. Энэ ташрамж чудраг бус олон явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас үүдэн буй өнөө цагийн аюул занал өрөөл бусдыг үл хайхарч ёс заншлыг огоорон хувиа хичээсэн аминч үзэл төтлөгдөж байгаа явдалд санаа зовниж байна. Альва шашин шүтлэг дотоодын хагарал ботролгүй өөрийн оюун санааны хязгаар уламжлалаа хадгалан байсан цагт эрүүл хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог. Ийм нэгэн их тайвнаар зэрэгцэн оршиж төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ. Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авилга, хээл ахуулын далд хөнөөллийн эсрэг хамгаалж болдог учиртай. Авилга, хээл ахуул нь бүхэл бүтэн улс орныг сөөрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан ёс суртахуунгүй хэцэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо хичээж олноос сожгрон тэнгэрүүд харах хэрэггүй болж ах дүүгийн өргөн харилцаанаасаа ангижран одохын цондон болдог. Харин та бүхний үг дээдс эзэн хаад хараа дээгүүр байж өргөн удмыг тогтон толдож байхыг сойрхон сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж иржээ.
Энэ нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил уламжлалт энэхүү үеийг сахиж өрөөл бусдыг хүндэтгэх зүйлслэр хандаж ирснийг эртний нийслэл хар хором хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газрууд оршин байсан явдал гэрчлэнэ. Ийм учраас та бүхэн оюун санааны болон шашин шүтэх хэрэгчлөөнд хүрч түүнийгээ үндсэн хуульдаа дархалсан танай ард түмний хувьд зам ёсны зүйл гэлтэй. Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгахан зүйтэй хэмээн үздэг шашингийн үзлийг цус асгаруулгүй даван туулж өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсгтнүүд хоорондын зохис тарилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрж хүн заны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан үйл ажиллагаагаа Монгол гэрт эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод Монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь Монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийг илэрхийлэл юм. Тиймээс Монгол дахь католик шашны зүтгэгчнүүд хэдий цөөхөлөө боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж нийгмийн шударга ёс, их тайван, эв наримдлын төлөө ажиллан улс орны хөгжилд дэвшилт хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Монголын католик шашинтнууд гадаад улс орноос хүрэлцэн ирсэн эмэгтэй, эрэгтэй, сахилтан санваартнуудын тусламж дэмжлэгтэйгээр танай орны ард түмний сайн сайхны төлөө танай орны алсыг харсан бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль ёс, дүрм журмын ачаар хүн ёсны хийгээд оюун санааны хувь нэмрээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр оруулж ирсэн юм. Үүний учир танай хууль дүрмд бидний зүгээс талархаж байгаа бөгөөд цаашдаж ийм нөхцөл боломж нээлттэй байна гэдэгт итгэж байна. Монгол улс гэгэн ширээт улс хооронд гэрээ байгуулахаар яриа хэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад чухал ач холбогдолтой юм. Тэдний үйл ажиллагаа шашны зан үйлээс гадна боловсрал, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний зохиц хөгжлийн төлөөх олон санал санаачлагад чиглэсэн байдаг. Тэдгээр санал санаачлага нь даруй төлөв, илгэсэг дотно, эв найртай байх Есүсийн сургаал номлолын нотлохоо болж байдаг бөгөөд тус сургаал номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалдаа дагаж мөрдөж дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ. Энэхүү айлчлалтаа зориулан сонгосон хамтдаа найдацгаая хэмээх бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм. Эртний сурвалжид оюун санааны уламжлалыг хадгалсан дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институт, шинжлэх ухаан, утга зохиол урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Монголын католик шашинтнуудын тэнгэр дэвээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй та бүхэнтэй харилцан зөвсөлжиж хамтран ажиллаж элбэг хангалуун амар тайван нийгмийг зохицлоох үйл хэрэгт бодит төв нэмрээ оруулсаар байна гэдэгт миний хувийн итгэлтэй байна. Тэнгэр шиг бай хэмээх шүлгээрээ алтарт яруу наригч бид бүхнийг агшин зургийн мөн чанартай орчлонгийн хүлээсээ сангижран оюун санаа, сэтгэл зүрхээ хязгааргүй Монголын цэлмэг хөг тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг. Дэлхий дахин суралцах зүйл асар ариунтай танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөрглөөр замнагчид, цочид гिचэд бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч урам харилсан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, эндрэл нэгүсэл, алсын хараа зэрэгтэй боддоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна. Энд цохон тэмдэглэсэнчлэн Монголын нийгмийг бүрэн дүрэн танин мэдэж осгүй өрмөц энэ ард түмний гайхам сайхан сурвалжт мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцж байх болтугай. Та бүхэн ойр тойрныхоо зовлон амьрлуулах үйл хэрэгт босоо Монгол бичих шигэ чигч тууштай байж хүн төрлөختөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж хөрс дэлхий хэмээх нэгэнтэй гэрт хөх тэнгэр лүгээ орших болтугай. Баярлалаа.